байцгаан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Тайбэот гаднаа тайван нам гүм харагдагч тэрний цаана нэгэн аимшигт аллах гимдүргийн түүх нуугдж байдаг. Энэ эрэг 2000 оны 6 дугаар сард Тайбэотын Давуу ан дүргийн нэгэн чимээгүй гудамжнаас эхэлдэг. Тэнд Жанжин Хуа гэх эмэгтэй англи хэлний хувийн сургалт явуулдаг байв. Тэр англид магистрийн зэрэгээ хамгаалаад Тайванда буцаж ирсний дараа гэртээ жижиг бизнес эхлүүлэхээр шийдэж англи хэлний сургалт нээжээ. Түүний хичээлд олон ундуртай байсан. Учир нь тэр ойлгоход хялбар байдлаар заадаг байсан юм. Сургалтаас тогтмол орлого олдгоос гадна чам мөнгөө зөв зарцуулж хадгалах тал дээр сайн хүн байсан. Тэр Тайван хамгийн үнэтэй дүргийн нэг болох Давуунд ганцаараа байр түрээслэн амьдардаг байв. Тэнд тэр өөрийнхөө тухтай Тайван амьдардаг байсан. Гэхдээ тэр үргэлж аюулгүй байдлаа боддог маш болгоомжтой хүн. Чан аялалд явах туртай байсан ч аяллынхаа бүхэл зүйлийг нарийн төлөөлөж гэр бүлдээ хаашаа явах гэж байгаагаа үргэлж урьдчилан хэлдэг байв. Ингэснээр гэрийнхэн ч сэтгэл амар байдаг байсан. 2000 оны 6 дугаар сарын 14-ний өглөө Чангийн найз залуу өглөө эрт гэрээс нь гарахад бүх зүйл зүгээр байсан. Гэтэл үд болтол гэр бүл найзууд нь чантай холбоо барьж чадаагүй. Тэгээд тэдний санаа зовж эхэлсэн байна. Тэд байрлал руу очиход Чангийн гутал хаалганы хажууд яг байрандаа цэвэрхэн байжээ. Гэхдээ хонх дарсан ч хинж онгойлгож өгсөнгүй. Тэгээд гэрийнхэн санаа улам бүр зовж эхэлсэн. Маргааш нь буюу 15-ны орой гэхэд Чантай холбоо барих аргагүй тэрч гэртээ эргэж ирээгүй байлаа. Ингээд гэр бүлийнхэн цаг алдалгүй тусламж үсгээр шийдсэн байна. Тэд галын албанд хандаж цонхоор дамжин татгаш ороод шалгаж өгөөч гэж хүссэн байна. Галын албаны хүмүүс шат ашиглан орж үзэхэд Чам байрандаа байсангүй. Хамгийн сонин нь гар утас нь хүртэл алга байжээ. Ингэснээр байдал улам ноцтой болж гэр бүлийнхэн нь бүр чихээр айд сандарч эхэлсэн юм. Цагдаа нар дуудлага амгц газар дээр нэр шалгалт эхлүүлсэн. Тэд эхлээд урд хаалганы түгжийг шалгасан бөгөөд хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь түгжээ эвдэрч хугараагүй байсан явдал байв. Өөрөөр хэлбэл гаднаас хүчээр нэвтэрсэн шинж дэмдэг огт байгаагүй. Дотор орж үзэхэд цочны өөрөө маш цэвэрхэн бүх зүйл яг өөрийн байрандаа эвдэрсэн зүйл байсангүй. Энэ байдлаас харахад гэрт хулгай орсон эсвэл гаднаас дайрсан зүйл огт болоогүй гэдэг нь илэрхий байв. Дараа нь цагдаа нар байрны бусад өрөөнүүдийг шалгасан. Унтлагын өрөөнд ороход орон дээр хэд хэдэн хувцас нямба авхиж тавьсан байлаа. Гэхдээ нэг зүйл тэдний гайхшруулв. Шал хитрхи цэвэрхэн байсан юм. Бүр тоосчгүй яг л саяхан угаасан мэт гэлтгнаж байв. Мэдээж энэ нь түүний цэвэр зангийнх байж болох ч гэр бүлийнхэн нь Чан хизээж цэвэрлэгээний хүн авч ажиллаулдаггүй байсан гэж хэлсэн байна. Ингээд цагдаа нарын сэжиг улам гүнзгийрсэн юм. Ганцаараа амьдардаг хүн яагаад тийм мэрэгжлийн төвшин цэвэрлсэн байж болох вэ? Тэгээд тэд угаалгын өрөөрөө орох гэж байтал балконоос нэг сонин дуу гарчээ. Очоод харуул нэг нохоо тойрж гүрсээр байв. Хаалгыг онгойлоход нохоо шууд өрөөрөө гүйж орж сандран дуугарч эхэлсэн байна. Түүний ааш авир догшин биш харин айс нь түгшсэн мэт байв. Тэнд ямар нэгэн онцгой зүйл тохиолдсон гэдгийг цагдаа нар зөнгөөрөө мэдэрч угаалгын өрөөг маш анхааралтай шалгаж эхэлжээ. Тэд бүхнийг шалгасан ч анхандаа ердийн зүйл харагдаж байв. Гэхдээ нэг хачин зүйл байлаа. Угаалгын өрөөнд алчуур болон шингэн савн алга байсан. Эдгээр нь угаалгын өрөөнд заавал байдаг зүйлс шүү дээ. Хамгийн сонирхолтой нь угаалгын өрөөнд сэнс байлаа. Ийм газар сэнс байрлуулах нь аюултай бөгөөд хүмүүс ихэвчлэн тусгай агаарж үлгэж хэрэгэлдэг. Хүн усанд орж байхдаа сэнс ажиллуулах нь ханиа төрөх магадлал өндөр тул ердийн зүйл биш. Тиймээс энэ сэнс тэнд байгаа нь цагдаа нар бүр чих сэжиг төрүүлж эхлэв. Ийм зүйлийг өмнө нь тэд ямар ч хэрэгт харж байгаагүй байлаа. Дараа нь тэд угаалгын өрөөний баананд анхаарлаа хандуулжээ. Тэд хан дагуу нэгэн тол барагдсан бөгөөд энэ нь энгийн усны туслын мөр биш байв. Тэгээд цагдаа нар люминал хэмээх цус илрүүлэх тусгай бодис ашиглахаар шийджээ. Үр дүн нь тэднийг бүр цочролд оруулав. Шалны дагуу цусны мөр тодорч гарч ирсэн байлаа. Цагдаа нар илүү тод харахын тулд угаалгын өрөөг өөрөөр өнцгөөс тусгай гэрлээр гэрэлтүүлж эхэлжээ. Тэгтэл баан дээрээс цусны мөрүүд гарч ирсэн байна. Бүр сайн харуул баан дотор цус дүрэн байжээ. Тэр цус халин урсаж шал руу гойцсон байв. Цусны талб зөвхөн баан дээрч биш угаалтуур бүр шалан дээр саргасан байлаа. Цагдаа нар люминолыг дахин цацхад бүр сонин зүйл илэрчээ. Хан тэр чигтээ цус болсон байсан юм. Энэ нь магадгүй цустай давуугаар ханыг арчиж нотлох баримтыг цэвэрлэж нуун дарагдуулах орлого хийсэн байж болохыг илтгэж байв. Тэд машины багаар цус илэрсэн бүх газрыг тэмдэглэж зураг авч цусны толбны байрлалыг зураг хэлбээр гаргажээ. Бүхэлдээ 107 ширхэг цусны улмар илэрсэн байна. Цагдаа нар Чангийн эцэг эхийн цуснаас дээж авч шинжилгээ хийтэл бүх мөр нь Чангийн цустай таарчээ. Ингэснээр нэг зүйл тодорхой болсон. Энэ угаалгын өрөөнд аимшигтай зүйл болсон байв. Шалан дээр байсан тэр сэнсийг гэмт хэрэгтэн цэвэрлэгээ хийсний дараа шал хатаахад хэрэгэлсэн байж магадгүй гэж үзжээ. Мөн гэр бүлийнхэн анзаарсан нэг зүйл байлаа. Угаалгын өрөөний хөшиг бас алга болсон байв. Гэхдээ энэ бүхэн одоохондоо таамаг төдий байсан юм. Учир нь цуснаас өөр
хүний эдэс, яс, махны ямар ч улмар олдоогүй байв. Нэг зүйл тодорхой байсан. Чан зүгээр алга болсон хүн биш, харин энэ бүхэнд ноцтой гэмтэргийн шинж байлаа. Гэрт ямар ч хүч хэрглэсэн улмар байгаагүй. Бүх зүйл яг эмх цэгцтэй байсан нь гэр дотор таньдаг хүн нь орж ирсэн байж болох таамгийг баталж байв. Тэгэхээр тэр хүн хэн байсан юм бол? Түүний найз залуу юу? Эсвэл өөр хэн нэг нь үү? Чангийн хувьд удаан үргэсэн найз залуутай байсан тул цагдаа нар ихэндээ түүнийг шалгаж үзжээ. Гэхдээ нарийн шалгасны дараа түүнийг энэ нэрэгт холбоогүй гэж үзсэн байна. Чан нийгэмд нэлээд идэвхтэй, боловсралтай, дэгжин, загварлаг, уцалдаг эмэгтэй байлаа. Найз залуутай байсан ч түүний араас гүйдэг ирчүүд олон байсан. Тиймээс цагдаа нар Чангийн сүүлийн үед холбогдож байсан бүх хүнтэй холбоо барьж нэг бүрчлэн байж захаар болжээ. Түүний утасны дуудлагын жагсаалтыг шалгатал алга болохоос өмнө хамгийн сүүлд түүнтэй холбогдсон хүн бол Ли Чанвэгийн хэр байсан. Цагдаа нар түүнтэй холбоо барьж байцаалтанд ирэхийг хүссэн ч тэр хоёр ч удаан ирээгүй. Цаг тохирох бүрт тэр ажилтай байсан маргааш ирье гэж шалтак хэлдэг байв. Харин цагдаа нар сүүлдээ нэг л зүйл буруу байгааг анзаарч эхэлсэн юм. Шалгаж үзтэл Ли Тайванаас Хонконг руу явсан байжээ. Цагдаа нарт юу ч хэлэлгүй гинэт явчихсан байв. Би маргааш очино гэж хэлчихэд маргааш өглөө нь ниссэн байлаа. Энэ үйлдэл нь бүрч илүү зэчигтэй болгосон юм. Гэвч одоохондоо нотлох баримт хангалтгүй байсан тул илүү нарийн мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлжээ. Цагдаа нар мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж Ли Чанвэгийн машиныг шалгахаар шийдсэн. Цагдаа нар Лигийн машиныг шалгахын тулд шүүхийн зөвшөөрөл авсан. Гэтэл тухайн үед Ли өөрөө байхгүй байсан тул түүний эгч нь машинтай нэрж цагдаа нарт үзлэг хийх боломж олгожээ. Гэвч тэндээс олдсон зүйлс үнэхээр цочирдсан байлаа. Машины ачааны хэсэг болон арын суудлын орчимд цусны улмар илэрсэн байв. Гэхдээ цусны улмарыг арилгах гэж оролцсон шинжтэй байлаа. Цагдаа нар люминал хэрглэж үзэхэд цус тод гэрэлтэж гарч ирэв. ДНХ-ийн шинжилгээгээр энэ цус Чангих гэдгийг баталжээ. Тэрж бүхэл машин дотор үсний ширхгүүд болон даавууны эсгүүд илэрсэн байна. Шинжилгээгээр тэр үс нь Чангийн үс, харин даавууны эсг нь түүний угаалгын өрөөнөөс алга болсон шүршүүрийн өшгөтэй таарч байжээ. Ингээд бүх зүйл тодорхой болов. Ли Чанвэ бол энэ нэргийн гол сэжигтэн. Цагдаа нар хангалттай нотлох баримт цуглуулсны дараа Ли Чанвэг олон улсын хэмжээнд 90 сурвалжуулжээ. Тэр хэсэг хугацаанд цугцсан ч эцэст нь Хонконгт баривчлагдаж Тайванд буцаан шилжүүлэгдэн ирсэн юм. Гэвч мөрдөн мацаалтын үеэр нотлох баримт илт байсаар байтал Ли би адлаагүй гэж зүтгэсээр байв. Цагдаа нарын мөрдөн шалгалтаар Ли болон Чан хоёр нэг танил хүнээр дамжуулж бие биеэ мэддэг болсон тогтоогджээ. Эхэндээ зүгээр л найзууд байсан ч цаг өнгөрөх тусам Ли Чанд сайн болж харин Чан түүнд сайн биш байв. Чан аль хэдийн найз залуутай байсан бөгөөд Лид ямар ч найдвар үлдээгээгүй. Үүнээс болж Ли уурлаж гомдож эхэлсэн байна. Нэмж хэлэхэд Ли санхүүгийн хүнд байдал орж Чангаас хэд хэдэн удаа мөнгө зээл авчгаад буцааж төлөөгүй байжээ. Чан өрөө нэгсэн ч Ли төлөх бодлого байсан юм. Цагдаа нарын үзэж байгаагаар Лигийн сэтгэл готрал, атаархал, мөнгөний дарамт бүгд нийлж түүнийг эцэст нь аимшигтай алхам хийхэд хүргэсэн байна. Байцаалтын дараа цагдаа нар болсон явдлыг дараах байдлаар нэгтгэн тодорхойлжээ. 2000 оны 6 дугаар сарын 14-ний шөнө Чангийн найз залуу өглөө эрт явсны дараа Ли оройн 11 цагийн үед Чангийн байранд иржээ. Чан түүнд итгэдэг байсан тул хаалгаа нээж тутагш оруулсан байна. Гэвч мөнгө болон харилцааны асуудлаар маргаан гарч уурлаж бухимдсан Ли Чанг угаалгын өрөөнд алсан гэж үзжээ. Хэрэгээ үйлдсэний дараа тэр цусыг арчиж бүхнийг цэвэрлэж бүх зүйл эмх цэгцтэй харагдахаар болгосон байна. Шалыг хатаахын тулд сэнс ашиглаж айл болох уулмөр үлдээхгүй байхыг хичээжээ. Дараа нь тэр угаалгын өрөөний хөшгөөр биеийг нь ороож доош зөөж машинтаа атсан байна. Тэгээд өөр газар аваачиж цогцыг устгасан байж магадгүй гэж үзжээ. Харин жинхэнэ зорилгоо нуухын тулд Ли Чангийн мөнгийг авч явсан. Ингэснээр хэрэгээ хулгай мэт харагдуулахыг хүссэн байв. Гэвч тэр бүхнийг цэвэрлсэн ч цусны мөрийг бүрэн ялгаж чадаагүй. Машинд илэрсэн цус, үс, хөшгөний давуу бүгд түүнийг илчилсэн юм. Гэхдээ энэ нэрэгт хамгийн том асуудал байлаа. Чангийн цогцыг олж чадаагүй. Цагдаа нар Табайн нэрийг орчмоос эхлээд уул хүртэл бүх газрыг шалгасан ч ямар ч үр дүн гараагүй. Чангийн цогцос олдохгүй хэвээр байсан нь энэ нэргийг улам бүр нууцлаг болгож орхив. Мөрдөн шалгалт үргэлжилж байх үед сонин аимшигтай зүйлүүд гарч эхэлжээ. Энэ нэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагч Тайж Өнхөв нэгэн ачиргалтай явдлыг дуртай ярьсан байдаг. Цагдаа нар Чангийн байранд шалгалт хийж дуусаад түүний сүнс тайвширч үнэн илэрхэд тус болно гэж найдан жижигхэн ёслол хийхээр шийдсэн байна. Ёслолыг бичлэг хийхээр бэлтгэл хийж байтал камер гинэд ажиллахаа болжээ. Кай анх батарей дууссан байх гэж бодоод сольсон ч шинэ батарей хийсэн ч камер ажиллаагүй. Гэвч камерыг Чангийн байрнаас гаргаж гадаа аваачхад бүрэн ажиллаж байсан гэдэг. Харин дахин байрлал ороход камер ажиллахгүй байжээ. Тэд дахин өөр камер туршиж үзсэн ч яг адилхан асуудал гарсан.
Байран дотор л ажиллахгүй харин гадаа бол асуудалгүй. Ийм зүйл өмнө нь хизээж тохиолдож байгаагүй байлаа. Тэнд байсан цагдаа прокурор шүүгчгээд бүхэн энэ хачирхалтай үзэгдлийг харсан байна. Бүгд зүгээр л дуугаа урааж юу ч хэлж чадалгүй хоцорчээ. Кай дотроо энэ тайлбарлахын аргагүй зүйл гэж бодоод ёслолын дараа чимээгүйхэн шивнэн хэрвээ та биднийг сонсож байгаа бол бидэнд тусал таныг амар тайван байлгахыг хүсэж байна гэж хэлсэн гэдэг. Тэр шөнө Кай нэг аимшигтай зүү зүүдэлжээ. Түүний зүүдэнд метр 55 см орчим өндөртэй эмэгтэй түүний гараа сатхан авч явж байв. Тэр эмэгтэй царайг тод орч чадаагүйч нүдэнд нь гүн гуниг зовлон харагдаж байжээ. Тэд будааны талбайн дундуур дараа нэг тосгоны замаар далайн зүг рүү алхаж байв. Яг тэгж байтал нэг өвгөн түүнийг зогсоож цааш битгий яв бүсгэж хэлсэн гэдэг. Тэр мөчөд Кай сэрчгчээ. Сэрснийхаа дараа тэр эмэгтэй төрхийг эргцүүлэн бодтол чангийн царайтай тун тустай байсан аж. Тэр даруй дарагдаа энэ тухайгаа хэлжээ. Дарга нь түүнийг анхааралтай сонсоод би чамд итгэж байна гэж хэлсэн байна. Тэр даруй дарга нь прокурор руу залгаж өчтөр шүн мөрдөн байцаагч Кай зүүдэндээ жанжин хувааг харсан байна. Тэр уул ба далайн дунд орших газарт оршуулсан юм шиг байна гэж хэлсэн байна. Энэ зүүд гих зүйлд шинжлэх ухааны тайлбар өгөх боломжгүй байсан ч энэ нь цагдаа нарыг шинэ мөр гаргах нэгэн газар тогтолжээ. Кай болон түүний хамтрагчид жиншаа нэмэх далайн эргэн тосгон руу очсон байна. Газрын байдал үнэхээр зүүдтэй баг зэрэг төстэй байлаа. Гэхдээ яг адил биш байсан юм. Тэд цааш явсаар замын хажууд нэгэн жижиг сүм олсон байна. Тэр үед Кай би энэ газрыг хараад л тэр өвгнийг саналаа. Зүүдэнд намайг зогсоосон тэр хүн энэ газар байсан гэжээ. Тэр мөчөд бүгд айц төрүүлэн мэдрэмж авчээ. Сүмийг тэр авийнхан газрын бурхны сүм гэж нэрлэдэг бөгөөд өмнө нь 3 байсан ч одоо зөвхөн нэг хөшөөлүүлсэн байжээ. Энэ газар зүүдэндээ харсан дүр зурагтай яг адилхан байлаа. Цагдаа нар тэр газрыг судлуулахаар пиншүүгийн мэрэгчлэлтэй авчирч чангийн цогцыг хаа нэгтээ булсан байж болох эсхийг үзүүлэхээр болжээ. Мэдээж тэд зөвхөн шашны арга хэрэглээгүй. Шинжлэх ухааны аргаар ч шалгахыг хичээсэн. Тэд газар доорх зүйл илрүүлэх тусгай радар ашиглаж үзсэн ч уул чулуутай чи гихтээ хөрсний улмаас үр дүн нь сайн гарсангүй. Тиймээс энэ аргыг зогсоохоос өөр аргагүй болсон. Цагдаа нар дараагийн алхам болгож сургуультай нохоо ашиглах талаар боджээ. Гэвч тухайн үед тавайнд цогц илрүүлэх зориултай нохоо байдаггүй байсан тул тэд Японы нэр хүндтэй нохоо сургагч төвтэй холбогдсон байна. Гэвч тэр төв хариу өгөхдөө энэ тодорхой үнэрийн цэг байхгүй учраас нохоо ажиллахад хэцүү. Хэрэг цогцыг гүн болсон бол илрүүлэх магадлал маш бага гэж татгалзжээ. Ингээд цагдаа нар өөр сонголт үлдсэнгүй. Тэд уулын билээс эхлээд газар ухан хайж хэсэг хэсгээр нь шалгахаас өөр аргагүй болсон юм. Олон хоногийн турш тэд шороо ухаж газар шалгасан ч ямар ч улмөр ямар ч бие толцсонгүй. Цогц олдохгүй хിവэр байсан нь энэ нэргийг улам бүр тодорхойгүй нууцлаг болгож орхив. Эцэст нь цагдаа нар чангийн угаалгын өрөөнд илэрсэн цус, лигийн машин доторх цус, мөн чанга 2 жилийн турш ямар ч улмөргүй байсан бүх баримтыг хамтд нь авч үзжээ. Тэр 2 жил чанга нийгмийн ямар ч итгэхгүй, банкны гүйлгээ хийгээгүй, аяллаа бүртгэл, этэм ашиглалт, зураг, холбоо барилт, гадагш явсан бүртгэл бүгд байхгүй байсан байна. Энэ бүхэн нэг л зүйлийг харуулж байв. Чанга бүр мөсөн сургуу алга болсон. Амьд байх ямар ч улмөр үлдээгүй байлаа. Тиймээс шүүх албан ёсоор түүнийг нас барсан гэж үзэж хэргийг хаах шийдвэр гаргажээ. Гэхдээ үхлийн яг шалтгаан хэргийн нарийн нөхцөл одоо ч тодорхойгүй үлдсэн юм. Гэхдээ энэ нэрэгт оролцсон цагдаа, прокурор, шүүгч бүгд бараг бүхэн хачирхалтай тайлбарлахын аргагүй үзэгдэлүүлсэн гэдэг. Тухайлбал нэг удаа хэрэг мөрдөж байсан прокурорын машин зогсоол дээр байхад ямар ч хүн хүрээгүй байхад ачааны эсэг өөрөө онгоосон байна. Тэр прокурор хэргийг шалгаж байх үедээ шүн дунд байн хачин дуудлага авдаг байв. Уцаа авахд зөвхөн нэг эмэгтэй хүн уйлж буй дуугарч ирдэгч ямар ч үг хэлдэггүй байсан гэдэг. Мөн энэ нэргийг хариуцж байсан нэгэн цагдаа бас аимшигтай зүү зүүдэлжээ. Тэр орой хэргийн газарт лац тавиад гэртээ харсан байна. Тэгээд зүүдэндээ өөрийгөө далайн завин дээр харжээ. Гэтэл гэнэт норсон үсэн найтан нэг охин мүлгэж ирээд түүний гараас барьж туслаач гэж гуйсан гэдэг. Тэр охин би маш их өвдөж байна. Намайг авраач гэж хэлээд орчны дүр зураг гинэт цустай хантай өрөө болон хувирсан байна. Тэр мөчөд цагдаа сэржигчээ. Маргааш нь ажил дээр ирээд тэр зүүдээ хамт олондоо ирсэн байна. Би ийм аимшигтай зүйл хизээч зүудэл байгаагүй гэж хэлжээ. Гэтэл тэнд хохирогчийн зураг байжээ. Харамгацаа тэр жочин энэ л миний зүүд нь гарсан охин гэж хэлсэн байна. Тэр охин бол яг л түүний зүүдэнд түүний гараас барьж гуйж байсан эмэгтэй байлаа. Мэдээж энэ нь чанжийн хua байсан юм. Энэ бүх явдал давцаад байгааг харсан хүмүүс энэ нэрэгт нэгэн онцгой зүйл магадгүй сүнсний хүч оролцож байгаа гэж бодож эхэлжээ. Шүүх хурлын үеэр шүүгч мөрдөн байцаагч Каягаас асуусан байна. Жанжихаа амьд байгаа гэж бодож байна уу? Тэр хариулахдаа би мэдэхгүй гэжээ. Тэгвэл түүнийг алсан уу гэж шүүгч дахин асуухад Кай дахин би мэдэхгүй гэж хариулсан байна.
Тэр хүнд мэдээж сэтгэл дотроо хариул байсан ч нотлохоо хангалтгүй тул эрдэм шинжилгээний мөрдөгчийн хувьд баталгаа байхгүй зүйл хэлж болохгүй байсан юм. Эцэст нь энэ нэргийг бүрэн хаах шийдвэр нь шинжлэх ухааны баримтаас илүүтэйгээр шүүгчийн дотоод сэтгэл ухамсар тулгуурсан байлаа. Хэдийгээр цогцолдоогүй сэжигтэн хэрэгээ хүлээгээгүй ч хангалттай сэжвэр нотлогой байсан тул Ли Жанвэг анхан шатны шүүхээр бүх насаар хорихлаар шийдгсэн юм. Гэвч тэр хизээж гэмээх хүлээгээгүй. Хоёр дахь шатны шүүхтэр орилж цагдаа нар намайг хуурамчаар гүтгсэн гэж буруутгаж байв. Тэр цагдаа нар машин цус хийж тавьсан гэж хэлсэн ч энэ бүхнийг шүүх үгүйсгэсэн юм. Учир нь түүний машиныг эгчин цагдаа тавьчирч ирсэн. Мөн прокурорын хяналтаар бичлэг хийгдсэн байсан. Тиймээс цагдаа нар баримт хуурамчаар үүсгэх боломжгүй байв. Ли шүүхтэр ямар ч гэмшил үзүүлээгүй. Харин ч ойролж доромжилж хуулийн байгууллагыг үл таамсарлан зан гаргаж олонний дургуслыг төрүүлсэн юм. Эхний шатанд түүнд бүх насаар хорих айл оноосон бол дараа нь энэ хандлагын улмаас цаазын аль болгон өөрчлөх санал гарч байжээ. Гэвч дээд шүүх эцэст нь анхны ялыг хэвээр үлдээсэн юм. Мөн түүний хохирогчийн гэр бүлд 257 сая $50 төлөх шийдвэр гаргасан юм. Үүнээс 1.3 саяыг ээжэд 1.2 саяыг аавд нь олгохоор заажээ. Гэхдээ хин ч энэ нөхөн төлбөрийг жинхэнэ шударгаас гэж үзээгүй. Амиа алдсан охиныг буцааж авчирч чадахгүй. Эцэг эхийн сэтгэлийн шарах насан туршид үлдэнэ. Эцэст нь энэ нэрийг бидэнд нэг зүйлийг ойлгуулсан. Шударгаас гэдэг зөвхөн ял онох тухай биш, үннийг илчлэх, хоригчийн сүнсийг амрах тухай юм. Харин Жанжин Хуагийн бие олдох хүртэл энэ нэрийг жинхэнэ утгаараа дуусан гэж хэлж болохгүй. Түүний нууц илчлэгдэх тэр өдрөл энэ харанхуй түүх бүрэн талигдах биз. Өнөөдрийн бичлэгээ ингээд бэлдэж байхдаа ингээд нуруугаар ингээд амар хүүт дагаал нэг л аимштай мэдрэмж төрж исэн. За ингээд та нарт ингээд өнөөдрийн яриг ямар хөө санагдаж байна вэ? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.